нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газраас үзүүлж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 5 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна. Авто зам зогсоол игнээ тусгаарлагч. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилт 23.2 км авто замыг шинээр тавих болон өргөдгөн шинжлэх ажлыг хийлээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 5 дугаар хороонд Инх тайвны өргөн чөлөө буюу 25 дугаар Эмийн сангийн уулзвраас Сапорогийн уулзвар хүртэлх авто замыг он данжин шинжилэн засварлав. Явган хүний замын хаалт. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршил 3500 м2 явган хүний зам шинээр тавих болон өргөдгөн шинжилсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 5 дугаар хороонд цэцэрлэгийн зүүн үзүүрээс баруун урд тал хүртэл явган замын хашаа хайсыг суйрлууллаа. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчин бүрдэж байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 5 дугаар хороонд 91-ийн 1-р байрны дээвэр засварын ажлыг хийлээ. Түүнчлэн Баянгол дүүрэгт энэ онд Баянгол боловсрол дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан, сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Мөн Баянгол боловсрол хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалны шалыг солих бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 120 дугаар цэцэрлэгийн дээвэр засварыг хийлээ. Мөн дээвэр цахилгааны иж бүрэн засвар, сантехникийн иж бүрэн засвар, агааржуулалтын систем болон тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Цахилгаан шат. Баянгол дүүрэгт 2025 онд нийт 7 хорооны 7 байрны цахилгаан шатыг засварлах, шинжлэх ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 5 дугаар хороонд Тэмүүлэл хотгоны 101, 102, 103 дугаар байрны цахилгаан шатыг засварлан шинжилв. Тогтжилт, ногоон байгууламж. Баянгол дүүрэгт 2025 оны 18 хорооны 24 байршилт тоглоомын талбай тогтчлтын ажил хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 5 дугаар хороонд 5 дугаар хорооны байрны урд ногоон байгууламж, орчны тогтчлтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 5 дугаар хороонд туслах зам дагуух байршил, явган замын хавтангаар хувцснаас гадна явган хүний зам дагуу гэрэлтүүлэг, сандал, хогийн сав, дөрвөн байршилд явган хүний зам хамгаалах түнбэ зэргийг хийж гүйцэтгэв. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.